Сайн байцгаана уу? Чиний найз чинь байна. Гэрлээ байна. Мөнхүүд юм байна. За өнөөдрийн бид хоёрын ярих сэдв болохоор баг зэрэг санхүү болон эдийн засагтай холбоотой байж магадгүй. Тэгээд санхүү болон санхүүгийн сахилга батны талаар ярих байгаа. Тэгээ хэрхэн одоо өөртөө байгаа эд хөрөнгөө дээшлүүлэх үү, өргөжүүлэх үү гэдэг талаар холбоотой зүйлүүд ярих болно. Яг миний бичиж тэмдэглэсэн юм дээр болохоор хүн нэг байнга юм өсөж дэвших юм шуналтай байх хэвээр. Тэрийг ингээ хөгжүүлэхгүй ч юм уу өсөж дэвший гэсэн бодолгүй байх юм бол ер нь яг эхэлсэн зэгээсээ дахин эхлээд яг нэг газартаа гацаад байх магадaltaй гэсэн ер нь бол тиймэрхүү утга санаатай зүйл байгаа. Тэгээ яг өмнөх подкастн дээр болохоор бид хоёр нөгөө талархлын талаар ярьсан байгаа зүйлдээ талархах гэдэг. Тэр мэдээж зөв. Тэгвэл яг бүх зүйлийг ингээл талархаал байранд нь байлгаад ах юм бол хүн ерөөсөө хөгжиж дэвшдэггүй гинэ. Тэгэхээр хөгжиж дэвших хэрэгтэй. Хүний одоо амтнаас ялгарах шинжин гэх юм бол хүн байнга өсөж хөгжиж идэг, хувьсан өөрчлөгдөж идэг хэмээ тал дээр ч тийм оюун ухааны ээж дээр, санхүүгийн ээж дээр. Тийм. Тэгэхээр нэгэн л хүн болоод төрсэн юм чинь яг бүх зүйлдээ талархаал ингээл юуг ч шинжлэхгүй, юуг ч өөрчлөхгүй ингээд байгаад ах юм бол яг тэр зэгтээ ер нь бол амьдралынхаа туушд ингээд гацаад байна гэсэн. За тэгэхээр бид нар хөгжиж дэвшихийн тулд шуналтай байх хэрэгтэй. Тэрэн зүгээр ийм юмтай болох юмсан, тийм юмтай болох юмсан гэл ийм бүр амар нэг ийм сонин шунал идэв штэ. Тийм биш штэ. Юунд шунах хэрэгтэй вэ гэхэлэр хүн боловсролт шунах хэрэгтэй. Одоо би энийг мэдэхгүй байна. Энийний дараа би тэрийг мэдмээр байна гэд хөгжөхөд боловсроод ингээд шуналтай байх хэрэгтэй. За ингээ ямар нэг юмыг мэдчихлээ, ямар нэг юмыг сурчлаа гэж бодоход тэрийгээ одоо нөгөө ашигладаг байх хэрэгтэй. Би одоо ийм юм сурсан, энийгээ би хэрэггүй байлгамааргүй байна. Энэгээр ямар нэг юм хиймээр байна ч гэдэг юм уу. Яг нөгөө чадамжинд бас шунах хэрэгтэй. Нэг зүйлийг сурсан бол тэрийгээ чадвар болгох нь чадвараа ашиглах нь байна. За ингээ бодод үзэнгүүт одоо ямар нэгэн шин зүйл сурсан хүнд бол хоёр чаддаг юм болчлоо тийм үү. Яг амьдралынх нь хийдэг юм, дээрэс нь шинээр сурсан юм гээд. Тэгэхээр тэр хоёр юм чинь болохоор одоо амьдралын шаардлагаар хийхээс өөр аргагүй болсон нэг юм. Нөгөөх нь болохоор амьдарч явах хугацаанд шинээр сурч мэдсэн. Тэгээ тэрийг чадвар болгоцсон байгаа юм гэсэн үг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр яг эдийн засагтай холбогдож байгаа юм гэх юм бол шинээр сурсан чадвараараа нэмэлт орлоготой болох хэрэгтэй. Яг үнэ. Одоо тийм их үүсвэр гараад ирж байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь би одоо нэг оюутан байлаа гэж бодоход өөр нэг чаддаг юмтай те. Нэг юм нэгтгэх ч юм уу. Тэрийг би 10 жилдээ сурсан байх юм бол тэргүүрээ юм жижигхэн бизнес эрхлээд нэмэлт орлоготой болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг ийм замаар явна гээл нэг юма тавтаад байх биш шин юм сураад тэрнээсээ хөгжөөд тэгээ ер нь бол эдийн засгаа бас тогтворжуулах тийм боломжууд байна. Яг нөгөө хийдэг юмаа хийгээл нэг юма тавтаал ингээд ах юм бол одоо монголчууд ярьж байгаа шүү дээ. Цалингаас цалингийн оронд амьдарч ингээд тэр чин гарч ирж байгаа хгүй. Та хөгжихгүй байна, цаашаа хөгжиж гэсэн бодол байхгүй байна, шин юм мэдэхгүй байна, чадвар байхгүй байна. Тийм болохоор л яг нөгөө өглөө 9-оос орой 5-ынхаа ажлыг хийгээл зээлээс зээлийн орон, цалингаас цалингийн орон. Тэгэхээр энэ дунд чинь амьдралд ерөөсөө өсөж дэвжсэн юм байхгүй байгаа байхгүй. Яг л нэг сарын цалин дууслаа, буцаал нөгөө хоосон байдалтай. Яг ихэлсэн зэгтээ ирээл тэгэл тэр сарын цалин буулаа дахиад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдлаагаа яг өөрчлөмөр байгаа. Шинээр эхлэмээр ч юм уу эсвэл өсөж хөгжмөр байх юм бол хамгийн түрүүнд хийх хэрэгтэй юм болохоор шинэ мэдлэг олж авах. Одоо би юунд илүү сонирхолтой байна? Би юуг хийвэл илүү надад хэрэгтэй байна гэдэг ч юм уу тэрийгээ олж мэдээд шин чадваруудыг суралцах хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгээд миний хувьд гэх юм бол би ethical hacking-аар сурсан. Яг нь тэрийгээ одоохондоо ашиглах боломж нь гарч ирэхгүй байгаа ч гэсэн явган дээр нь бол энийг амьдралдаа оролцуулна гэдээ юу н төлөвлөсөн байгаа. Тийм учраас би ингээд шинээр юм сурсан байх нь биш үү? Одоо эн чинь нөгөө дараагийн ирээдүйн 50 100 жилд хамгийн хэрэгцтэй байх мэрэгч шүү дээ ер нь бол. Тийм энэ болохоор өдөр болго ингээд солигдож өөрчлөгдөж хөгжиж идэг салбар байгаа байхгүй юу? Одоо 10 жилийн өмнө гарсан хакийг одоо надад заах юм бол тэр бүр өлег болцсон. Сарын өмнө гарсан хэрэг хүртэл одоо ингээд шинжлэгдээд. Яг тэгэхээр нэг халдлага орж ирлээ. Тэр доор нь нөгөө засах, сайжруулах юмыг гаргаад ирчдэг учраас байнга ингэж шинжлэгдэж идэг юм гэсэн үг байхгүй. Яг намайг энэ салбар руу ингээ ороход юмнууд нэлийн шинжлэгдээд ахаад нэг юм шин салбар шиг болчих байх. Гэхдээ тэр оронд би ингээд хаяхгүй
одоо Төрөний хэлсэнчлээ яг тий, ингэж юмнуудаа суралцаал явах тий, хэрэгтэй. сурлаад явж байгаа. Гэрлээ яг чиний зүгээс ойрд ингэж шинээр сурсан ч юм уу, тиймэрхүү зүйлс байна уу? Эсвэл сурыг гэж бодож байгаа юм ч юм уу? Миний хувьд болохоор за яг хүмүүс ярьдаг л ахaltaа ингээд нэг юмдаа төгсрөөд нэг юм ингээд удаан хугацааны турш хийгээд тэрэндээ тууштай байгаад тэгээд тэрэндээ хамгийн дээд амжилтыг олоосэй гэж олохын тулд ч юм уу тэгж хүмүүс нэлээд хичээдэг баг. Гэтэ миний хувьд болохоор яг түрүүний ярьсанчлан маш олон төрлийн юмнуудыг өөрийнхөө сонирхлыг ингээд олж үзээд тэрийг хийж үзээд тэгээд тэр дундаас надад ашигтай хамгийн нэгдүгээр надад ашигтай нь юу вэ? Хоёрдугаарт би энэ зүйлээс яг ингээд юм гоё мэдрэмжийг авч чадчихэв нөө хүн ингээ хийж байгаа юмдаа мөнгө олж байгаа юмдаа дуртай байна гэдэг чинь тэрэндээ ингээ цаашлаад нэлээд хол яваад амжилт олчих магадгүй гэж боддог байхгүй юу. Тэгээд багасаа л ер нь нэлээд олон юм сонирхож үзсэн. Чи мэдчихэл байгаа ах. За ингээд юм зарж үзлээ. За тэгээд гайд хийж үзлээ. Одоо нөгөө хэл мэлтэйгээ холбоотой би ч нөгөө нэг жоохон нийгмийн ухаан тал руугаа сонирхолтой хүн болохоор хэл мэлтэйгээ холбоотойгоор тэгээд дээрэс нь өөрөө байгаль дуртай болохоор хамгийн анхны хийжсэн ажил маань болохоор гайд хийх байсан байхгүй. Морьтой гайд хийжсэн. Түүний дараагаар болохоор за эмэгтэй хүн өөрийгөө ингээд гоё авч явах хэрэгтэй гэдэг утгаараа хумс хийж үзлээ. Тэгээд гэрээ нөхцөлд өөрийгөө яаж ингээд гоё арчилж байх уу? Одоогоор яг бодож байгаа юм нь болохоор юу вэ? Манай эмэгтэйчүүд ингээд сүүлийн нэг 10-аад жилүүдэд гоо сайхандаа нэлээд анхаардаг болсон. Тэгээд энэ нөгөө гоо сайхан гэдэг юм чинь компьютероор машинаар ингээд хийчих болохгүй юм. Хүн болгоны царай төрх өөр, хүн болгоны бие физиологи өөр болохоор тэгэхээр заавал нөгөө нэг одоо тийм сормосны артист ч юм уу те эсвэл маникюрист гэж яриад байгаа чинь заавал одоо хүн байх ёстой болохоор гэртээ өөрөө сүүлийн нэг 4 жилд хумс хийгээд тэгээ яг өөр дээрээ дадлага хийгээд найзууд дээрээ гэдэг ч юм уу ингэж явсаар хагаад тэгээ би саяхан яг ингээд албан ёсоор одоо мөнгөөр хүнд хумс хийлээ. Тэг рекламтад манай гэрлийн амар гоё хумс хийдэг. Тэгээд яг нөгөө гэрлийн төрөний дурдсан дээр хүмүүс яг нэг юмдаа сайн байвал амжилтанд хүрнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр нь орчин үед бол ер нь тийм байх боломжгүй болсон. Яагаад гэвэл техник технологи амар хурдан хөгжиж шүү дээ. Одоо баг ийм AI-аас болоод маш олон мэргэжлүүд шахагдаж гарч ийн. Зураач эднэр гэдэг ч юм одоо сүүлийн үед хүн болгон л зураг өөр болгоод байна шүү дээ. Тэгэхээр 20 жилийн өмнө байсан одоо манганы зураач одоо бол хэрэггүй болчихж байгаа хгүй юу. Тэгэхээр яг цаг үе маань маш олон мэргэжлийг ийм AI технологийн тусламжтайгаар хасж гаргаж байгаа учраас хүн яг нэг юмдаа сайн байгаад тэрүүрээ амьдрах ер нь бол боломжгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол заавал хөгжих хэрэгтэй. Тэгээд дор хаяж нэг 3-4 юм чаддаг байх хэрэгтэй. Тэрийг яг нөгөө нийгмийн шахалтаас болоод гээд зовж биш яг өөрийнхөө сонирхсан салбар чиглэлд явж болно шүү дээ. За одоо AI хөгжчлээ одоо би яана гэдэг ч юм уу те. Одоо би тийм юм хийж чадахгүй болчлоо гэж бодох юм бол яг AI-ийн бүтээдэг сайжруулдаг хүн болж болохгүй гэж тийм үстэй. Тэгэхээр салбараа дагаад тэр салбарт би яг юуг хамгийн их чадхаар байна, юу нь миний сонирхолд нийцэж гин гэдгээрээ ер нь бол чадвараа хөгжүүлээд шин юм сураад явах хэрэгтэй. Хүн дургуудаа хүчгүй гэж үг өгдөө шүү дээ тий. Яг тэрэн шиг зөндөө олон юм хийж дууссаны дараа ингээ эргээд харахад за яг аль нь надад таалагдчихсэн байна, аль нь надад ингээд миний сэтгэлд нийцчихсэн байна гэдгийг нь ойлгож ухаарад тэгээд тийм олон юм хийж дууссаны дараа одоо яг тэр таалагдчихсэн юм а барьж аваад тэгээд тэрийг цаашаа хөгжүүлээд явж болох байхгүй юу. Тэгэхгүй бас нөгөө нэг одоо нэг салбар руу ороод нэг хэдэн сар болсноо буцаж гараад тэрийг хайцсан. Тэгээд тэрийгээ дахиж амьдралтаа хийж ашиглахгүй байна гэдэг бол бас жоохон цаг үрсэн явдал байх гэж бодож байна. Дээрэс нь яг нөгөө хүмүүс шин юм сурахаар цагийн гарц марц гэдэг штеп. Ер нь бол ямар ч юмнаас сурах юм байдаг хгүй юу? Ядчил дургу гэдгийг мэдэж авна штеп. Тийм үстэй. Цаг одоо дургу юмдаа илүү их цаг хугацаа үрхээс өөрийгөө хамгаалж ин гэдэг ч юм уу. Ямар ч юмд ингээд бид нарт сурах юм байдаг. Тийм учраас бид хоёр бас подкастн дээрээ авах гээхийн ухаанаар хандараа гэдэг ч тийм байхгүй юу? Энэ подкастыг сонсоод ч гэсэн эндээс бас ойлгох юм байгаа, ойлгохгүй юм байгаа. Тэгэхээр өөртөө хэрэгтэйг авах хэрэгтэй. Ямар ч юм сурсан, ямар ч юм сонссон, ямар ч юм уншсан. Одоо номон дээр л гэхэд бид нар бүтэн номын тэр чигээр нь сандгүй шүү дээ. Өөртөө хэрэгтэй юмыг л сандаг тийм үү? Яг тэрний шиг бүх юмыг туршаад үз. Тэ одоо тэр дундаас ч хүн өөрийгөө бас олж авч байгаа хгүй юу? Яг дуртай юм аа. Энийг хийхээр би аз жаргалтай болдог гэдэг ч юм уу. Ийм хүн юм байна гэдэг ч юм уу тий. Илүү санхүү тал руугаа оръё. 2-3 чаддаг юмтай болчлоо. Тэгээ яг угаасаа бүх хүн л мэдж байгаа хүний амьдрал яг мейн гол хийдэг зүйл байгаа штэ.
яг ийм санхүүгийн их үүсвэр болдог. Одоо Монголд бараг зээлгүй хүн байхгүй учраас яг гол хийдэг юмараа тэр зээлээ дар гэсэн. Чадвараараа болохоор тэрийгэ хуримтлуул, өөрийнхөө урсгал зардалд ашигла. Ингээд ирэхээр за нэг хоёр юм гол хийдэг юмнасаа гадна хоёр юмыг сайн чаддаг байлаа гэхэд нэгээр нь зардлаа нөхчин тийм урсгал зардлаа. Нөгөөх нь бол хадгалаад хахад ингэ болчихж байгаа хгүй юу. Тэгэхээр танд ингээд санхүүгийн их үүсвэр чинь биелээд одоо ингэ бүрдээд ирнэ. Тэгээд нөгөө нэг сайхан амьдрал, аялал зугаалах ч юм уу өөрийнхөө амьдралдаа хийхийг хүсэж байгаа тэр юмнуудаа хийх боломжтой болчихж байгаа хгүй юу. Нөхцөл бүрдэх нь шүү дээ. Угаасаа хүсэж байгаа юмаа хийхэд бол биднэрт хамгийн нэгдүгээр хэрэгцээ нь мөнгө л байгаа байхгүй юу. Бид хоёрын ярьж байгаа эднэрийг сонсоод би чадахгүй дээ гэж бити бодоорой. Яг тэгэхээр амьдралд ер нь боломжгүй юм гэж байхгүй. Яг хүн өөрөө хичээгээд ингээд хүсээд зориглоод байх юм бол бүр болохгүй бол манифест хийлдээ. Харин тийм. Тэгэхээр ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь өөрөө чин сэтгэлээсээ хичээх хэрэгтэй. Дундаас нь шантрах үед байна. Гэхдээ тэр үед цаг үеүддээ бос чаддаг байх хэрэгтэй. За би чадна. Надад амьдралд ийм зорилго байгаа. Би эндээ заавал хүрнэ гэд өөрийгөө хорцолдог ч юм уу тий. Хувийн санхүү болон эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэхлээр нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэх нь байна. Чаддаг зүйлтэй болох хэрэгтэй байна. Тэгснийхаа дараа тэр сурсан мэдсэн чадваруудаа ашигладаг байх хэрэгтэй байна. Тэгээ би саяхан нэг иймэрхүү юм олж сонслоо л доо. Дөнгөж шинээр төгссөн, их сургуулаа төгссөн төгсөгчд эсвэл бүр ингээд оюутан сурж байгаа сурагчид гэдэг ч юм уу. Тим хүмүүс ихэнх нь ер нь 70-аас дээш хувь нь дандаа ийм гадаадад гарч ажиллах. Тэгээд сурах хүсэлтэй яг хүмүүс байгаа ч гэсэн ихэнх хувь нь ажиллах, гадаадад гарч мөнгө олох гэдэг тийм зорилттой байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг үнэндээ одоо 2050 он хүртэл манай Монголын зах зээл дээр ажлын одоо ийм юунууд салбарууд маш эрэлттэй, маш нээлттэй байгаа юм байна. Одоо нөгөө том компаниуд MCS 5 богд гэдэг ч юм уу ингээл тэднэр нь л ингээл бүх юмыг базаад байгаа болохоос жижиг дунд үйлдвэрлэгчид ер нь маш цөөхөн. Тэгээд тэдний хийж байгаа ингээд үйлдвэрлэл явуулж байгаа ч юм уу үйл ажиллагаа явуулж байгаа юм нь ийм цомхон байгаа юм байна. Нөгөө л нэг одоо ингээд Монголынхоо идэж уух юмны хэрэгцээ гэдэг ч юм уу өмсч хувцсны хэрэгцээг л хангаж чадж байгаа. Шин содын юм одоо жишээ нь board game байлаа гэж бодъё. Board game-ийг яг гоё Монгол board game байт юм уу ер нь? Би тэгээ яг саяханд бодож үзсэн юм л тэр бичлэгийг сонсож байгаа л зах зээл нэрээ юу вэ? Одоо ингээд залуучууд ингээд чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлэх газар юу вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхэд манайхан яг спортоор хичээлдэг хүмүүс нь гадаа сакс тоглож болж гин. Тэгээд e-спортын дуртай хүмүүс нь одоо ингээд компьютер тоглодог ч юм уу тэгж болж гин. Тэгээ яг аль алийг хийдэггүй зүгээр л нэг юм энгийн ингээд явцсан хүмүүс нь яг хаана очиж чөлөө цагаа өнгөрүүлэх юм гэд бодоод үзэхээр мэдгүй надад л нэг тийм олигтой газар орж ирэхгүй байсан байхгүй. Тэгээд бодож байгаа л за board game ер нь яадаг үлээ. Яг юм Монгол ахуйн соёлыг оруулсан board game ч юм уу те. Тэгээд тэрийг өөрсдөө хэвлээд тэр чи яг үндэ нэ хийх юм хөрөнгө зарахгүй штэ. За өсрээд ихний ээлжинд нэг юм 5 ширхгийг 10 ширхгийг гаргалаа гэж бодъё. Тэгээд тэр нь яг л юм өглөө босоод одоо жирийн Монгол ярил юу ийдгүү. Үнэгээ саадаг, туглаа ингээд татдаг. За тэгээ үнэгээ бэлчээдэг гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү маягаар ингээд хөрхэн юм хөлөх тоглоом ингэж хийгээд тэгээд яг тэрүүгээрээ тэр димтэй одоо Монгол ахуйтай гэдэг ч юм уу тиймэрхүү нэг юм жижигхэн газар түрээслээд тэгээд тэндээ хөрхэн залуучууд ингээд дуртай зүйлээ ууж идээд тэгээд board game-ээ тоглоод ингээд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх тиймэрхүү юм байвал ер нь яд юм бол гэж шууд ороод ирж байгаа байхгүй юу. Манайх зах зээл айгу багтай гэж яриад байсан чинь яг үнэндээ нөгөө нэг зах зээлийн одоо ингээд тэлэх ёстой залуу боловсон хүчин нь өөрсдөө байхгүй байгаа байхгүй. Дандаа нөгөө гадаадд гарах юм уу эсвэл чадваргүй зарим нь ингээд гадаадд явцсан бараг хизээч Монголд ирэхгүй гэсэн хүсэл зорилготой тий. Тэгэхээр нөгөө нэг тэр хийх ёстой хүмүүс нь бүгдээрээ гадаадгаар явчихаар манай зах зээл яг л хэвэндээ. Манай байгаа байдал, манай нийгэм яг л хэвэндээ байна. Гэрлээгийн ярьсан юмнаас дүгнэлт хийхээр яагаад нийгэм хөгжихгүй байгаа вэ гэхээр хөгжүүлэх ёстой өмнө өөрсдөө хөгжихгүй байгаа хгүй. Тэгэхээр чинь нийгэм хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр залуучууд маань залуучууд л гэдэггүй ер нь нийгэмд оролцож байгаа энэ хүмүүс маань өөрснөө эхлээд хөгжих хэрэгтэй байна. Өнөөдрийн бид хоёрын хийсэн подкастын гол санаа нь бол яг нөгөө боловсралд шунах, чадамжинд шунах, сурсан мэдсэн одоо тэр чадваруудаа ашиглахад шунах хэрэгтэй гэсэн юм санааг агуулсан подкаст байлаа. За тэгээд подкастаа сонсоод авах гээх ухаанаар хандаарэ. За тэгээд бид хоёр нэлээд удаан хугацааны дараа, бараг сарын дараа
дахиад нэг подкаст хийж гин, дараагийнхаа эпизодыг хийж гин. Одоо дараагийн подкастууд бол ойр ойрхон орно гэж амлаж байна. За тэгээд анхаарч сонссонд баярлалаа. Баяртай.